Самано ичигүү тарууд YouTube сувагт тавтай морил. За ингээд энэ удаагийнхаа бичлэгээр 11 сарын ерөнхий төлөв байдал Азууд гэсэн сэдвтэй мэргийг бол хийх гэж байна. Сар бүрийн тогтмол ордог мэрэг маань байгаа. За тэгээд өнөөдрийн мэргийн маань агуулга болохоор за таны одоогийн нөхцөл байдал фокуслж байгаа зүйл чинь 11 сар руугаа ерөнхийдөө ямар байдлаар үргэлжлэхээр байна вэ гэдгийг эхлээд харна. За мөн ажил, мөнгө, ажлын байран дээрх нөхцөл байдал, хүн хоорондын харилцаа, хайр дурлал. За мөн 11 сард танд шинэ даалгавар буюу юу хийх юм бол илүү азтай байдал чинь нэмэгдэх вэ? ертөнцөөстэй танд даалгавар болгож юу илгээж байна вэ гэдгийг бол харна. За мөн болгоомжлох зүйл болон азууд авчрах газар орон байршил, за мөн азтай өнгө үйлдэл гэсэн эдгээр зүйлсийг бол харж нэлээм гүн уншлага бол хийхээр бэлдсэн байна. Тэгээд ичигүү таруудын хувьд болохоор YouTube суугаа нэгээд яг 1 жилийн хугацаа бол 11 сард бол өнгөрч байна да. Тэгээд бүхэл бүтэн 1 жилийн хугацаанд бүх бичлэгүүдийг маань алгасалгүйгээр үзчихсэн үзэгч та бүхэндээ маш их баярлалаа гэж талархлаа илэрхийлмээр байна. Тэгээд цааш та мөн чадах чинээгээрээ илүү олон бичлэгийг илүү мэдээлэл сайтын бичлэгийг бол оруулахын төлөө хичээж ажиллах болно гэж хэлье. За тэгээд өнөөдрийн маань мэрийг болохоор 3 сонголттой байгаа. За та эдгээр 3 хүзрээс өөрийнхөө хамгийн их татагдж байгаа 1 2 3 гэсэн дугаараас ч юм уу эсвэл хараад ерөнхий байрлалаас нь ч юм уу нэгийг нь сонгоод мэргээ сонсох боломжтой. За энэ сонголтыг хийхдээ та өөрийнхөө зүүн совин болон ямар нэгэн татагдж байгаа чиглэлдээ итгээд тухайн сонголтыг бол хийх боломжтой. За мөн та ордныхоо ордоор мэргээ бол үзэх боломжтой. За 4-4-өөр 3 хэсэгт 12 ордыгоо бол хуваасан байна. За тэгээд эхний сонголтын дээр маань Арслан, Охин, Мэлхий, Хоньны ордны хүн гарч ирсэн байна. За 2 дугаар сонголтын дээр маань Нум, Матар, Загас, Жинлүүр. За 3 дугаар сонголтын дээр маань Хумах, Хилэнц, Ихэр, Үхрийн ордын хүн гарч ирсэн байна. За та ингээд эдгээр 3 хүзрөөс болон ордоороо сонголтоо хийгээд мэргийн хэсгээр орж ирээ. За ингээд мэргийн хэсгээрээ уулзцгаая. За ингээд 1-р сонголтыг хийсэн Арслан, Охин, Мэлхий, Хоньны ордын хүн маань уншлагатаа тавтай морил. За ингээд та нарын хаач чулууг энд төр байрлуулъя. За хамгийн сүүлд азтай өнгө хэсэг дээр энэ хүзрийг бол дэлгэж бунаар хамтдаа мессежийг бол хүлээж авах болно. Ингээд та бүхнийхээ уншлагын руу орцгоё. За хамгийн ихэнд болохоор таны амьдралд хамгийн их давмгайлж байгаа сэдв юу байна вэ гэдгийг харна. За энэ байдал маань 11 сар руугаа таны амьдралын хэв маяг амьдралын чиглэлийг ямар сэдвээр илүү их чиглүүлэх нь вэ гэдгийг эхлээд харцгаая. За энэ нэг талаараа таны энергийн чиг буюу одоогийн нөхцөл байдал болон үүнээс үндслээ дараагийн шат руу ямар байдлаар үргэлжлэх төдөвтэй байна вэ гэдгийг бол харах 2 хүзэр байгаа. За энэ хоёроо дэлгэж харцгаая. За энэ 2 хүзэр маань болохоор 2-ын 100-ос болон 10-ын 100-ос гэсэн 2 хүзэр маань гарч ирсэн байна. За таны хувьд болохоор 10 сар ерөнхийдөө яг л өдөр тутмынхаа үйл ажиллагаа амьдралыг хийж дадаж ирсэн зүйлсээ хийж үргэлжлүүлсээр байсан ийм 2 зүйлийг тэнцвэртэйгээр авч явж чадсан юм 10 сар бол байсан байна гэж эндээс харагдаж байна. За ямар нэгэн байдлаар сорилттой зүйлстэй тулгарсан ч гэсэндээ өдөр тутмынхаа амьдралын хэв маяг сурсан зүйл туршлага байд. Тэрүүгээрээ ерөнхийдөө амжилттай даваад ингэж хүрээд ирсэн. За зарим зүйл дээр бол нэгэн хэвийн ийм уутгартай юм шигтэй нэг тийм цаг хугацаа өнгөрөөсөн байх боломжтой ч гэсэндээ ерөнхийдөө алдагдал багтай. За өөрийнхөө уян хатнаар төгтөлж авч явсны үндсэн дээр бол ер нь 10 сарын сүүл буюу 11 сар руу таны 10 сард хийжтэй балансалж доктортойгоор авч ирсэн зүйлийн чинь үр дүн
одоо бууж ирэхээр ингээд төлөвлөгдөж байгаа харагдаж байна. За тэгээд ер нь бол санхүүгийн байдал нэлээд 11 сар руугаа бол сайжрах төлөвтэй байл харагдаж байна. За тэгээд гэр бүлийн нөхцөл байдал, гэр бүлийн халуун талаа уур амьсгал, бие биенээ ойлгох тэр мэдрэмжүүд бол өсгөөц бол харагдаж байна. За ямар нэгэн байдлаар энэ нь ер нь бол танитай өөрийн чинь доктортой зан харилцаа, за одоо бие сэтгэлийн байдлаа доктортойгоор ингэж авч явсан. За санхүүгийн байдлаа ч гэсэндээ чадварлагаар одоо зохицуулт хийж чадсны үндсэн дээр энэ одоо сайхан ирээдүйн үр дүн бол гарах төлөвтэй бол харагдаж байна. Тэгээд нэг талаараа 11 сар маань бас маш ийм доктортой бөгөөд зарим зүйлсийн хувьд нэгэн хэвийн удаашралтай ч юм уу тийм нөхцөл байдал бол таныг угтж явах боломжтой. За энэ нь яагаад вэ гэхээр та бол өөрийнхөө үндэс суурийг одоо юу гэдэг хийх зүйл тодорхой байгаа учраас ч юм уу ийм нэгэн хэвийн юм шиг санагдах үз 11 сар бол байх боломжтой боловч ашиг орлого, за доктортой байдал, тэдгээр зүйлс, за гэр бүлийн байдал одоо ойлголцол талдаа бол нэлээд ахиц дэвшилтэй сар бол байхаар харагдаж байна. За ялцчгүй одоо шинэ он гарах гэж байгаатай холбогдуулж таны хувьд олон зүйлийг бэлдэж за одоо зорилгоо биелүүлж дуусгах тал руугаа ер нь одоо маш их юм одоо хүчин чармайлт гаргах хичээл зүтгэл гаргах ийм хандлага бол харагдаж байна. За тэгээд үргэлжлүүлээд ажил болон хичээлийн одоо оюутнуудын маань хувьд хичээлүүд оюутан сурагчдын маань хувьд хичээл, за ажилтай хүмүүсийн маань хувьд, бизнестэй хүмүүсийн маань хувьд ажлынхын хувьд ямар одоо 11 сар байхаар байна вэ гэдгийг нь харцгаая. За 2 их аркан гарч иржээ. За таны хувьд болохоор маш ийм одоо гайхалтай томоохон өөрчлөлт гэх юм уу, томоохон одоо эргэлтийн ийм сар бол байхаар бол харагдаж байна. За эргэлтийн гэхээр бүх юм өөрчлөгдөөд хийжсэн юмас солиод шинжлэн гэхээс илүүтэйгээр өөрт байгаа боломж болно илүү одоо томруулж болох тэр зүйлсийг бол олох зарим талаараа одоо хийж ирсэн зүйлийнхээ учрыг олох, за түүнээс үндсэлтэйгээр нэлээд юм айгүй юм баяр жаргалтай 11 сарыг бол өнгөрөөх төлөвтэй бол байгаа даа л да. Хийсэн юм хийж дадж ирсэн юм гарт орох ч юм уу, давтчихсэн одоо шалгалтынхаа одоо хариуг сайн авах ч юм уу одоо энэ Hierophant гэсэн хүзэр маань гарч ирсэн байна. За энэ маань одоо ёс уламжлалыг дагаж өөрийнхөө хүсэл мөрөөдөл хүсэл эрмэлзлийг одоо тэр ёс уламжлалтай холбоотойгоор ямар нэгэн тэр одоо явах ёстой зүйл, хийх ёстой зүйлээ ягштай сайн хийсний үндсэн дээр бол авч гарч ирж байгаа үр ашиг өгөөжийг бол илэрхийлж байгаа. Тэгэхээр таны хувьд ямар нэгэн замаас хазайлгүй явж ирсэн зүйлийнхээ ашиг орлого, үр дүнг одоо эргээр амсах юм сар бол байх үз харагдаж байна. Зарим хүмүүсийн маань хувьд бол ямар нэгэн зүйлээс чөлөөлөгдөх ч юм уу, ажилласаа гарах ч юм уу, за өөрийнхөө хувийн зүйлийг хийж эхлэх ч юм уу ямар нэгэн баригдчихсэн одоо хэв маягаас чөлөөлөгдөх хүмүүс бол дөндөө байгаа бах. За нөгөө талаараа чөлөөтэй явж агаад одоо ийм ямар нэгэн одоо төрийн албар руу орё ч юм уу гэж бодож исэн хүмүүстэй нэг ажлаа өөрчлөөд 9-5 цагийн ийм одоо хооронд ажилтдаг төрийн ажил ч юм уу эсвэл тийм тогтмор юм офисын ажил ч юм уу орох хүмүүс бас олон байгаа харагдаж байна. Тэгээд одоо айгүй их ингэ чөлөөтэй өөрийнхөө дураар юмнуудыг хийж явж исэн оюутнуудын маань хувьд ч юм уу шалгалт шүүлгэрүүгээ орох, за нэлээд юм ном журмандаа орохоор бол бас харагдаж байна. Энэ ч гэсэндээ таныг нэг талаараа одоо маш сайн өөрийнхөө зүрх сэтгэлийг, бие сэтгэлийг амрааж чадсан учраас дараагийнхаа алхам руу ороход за зарим талаараа нэлээд одоо шахав гэх юм уу цагийн хуваарьтай ажиллаж эхлэх хүмүүс одоо байх боломжтой ч гэсэн тэр нь нэг талаараа таны хувьд өөрийн чинь амьдралыг арай өөрөөр одоо агцтай болгох зарим зүйл дээрээ ингээд уудаад ч юм уу жоохон юм нэг сулбар болж эхэлж исэн бол илүү ингээд ирч хүчтэй одоо ямар нэгэн одоо хүрээлэлд орох, цаганд баригдах ч юм уу гэдэг зүйлстэй холбоотойгоор таны амьдрал нэг тодорхой хэмжээнд өөрчлөлт ажлын байран дээр л өөрчлөлтөөр харагдаж байна. За энэ нь бол таны хувьд маш том юм одоо амьдралын чинь нэг юм чухал одоо үе байх нэ гэж эндээс бол харагдлаа 11 сар дээр. За тэгээд дараа нь болохоор мөнгө санхүүгийн байдал дээр ерөнхийдөө ямар сар байх вэ гэдгийг харцгаая. За мөнгө санхүүгийн тал дээр болохоор за нэлээд одоо
хуримтлал үүсгэх гэдэг ч юм уу одоо гарлага гэхээсээ илүүтэй орлого голох тал руугаа анхаарлаа хандуулах те мөнгө үрээд ингээд одоо хүссэн зүйлдээ мөнгө зарцуулах гэхээс илүүтэйгээр тухайн хийж байгаа ажил болон анхаарлаа хандуулах ёстой зүйлс дээр нэлээд шаргуу одоо анхаарахаар одоо ингээд нэг юмдаа айгүйх анхаарад өдөр бүр ингээд завгүй агаад тухайн зүйлээ гараас гарах дээр анхаарлаа хандуулад эхлэхээр ямар нэгэн одоо өөр анхаарал царниулахтай одоо шопинг хиймээр санагдчих юм эсвэл юу гэдгийг энд байсан юм гоё харагдах ч юм уу гэдэг зүйлс бол багасаад ирдэг байгаа. Тэрнтэй адилхан илүү ингээд өөрийнхөө ур чадвар болон өөрийнхөө яг одоо хийж байгаа бизнес дээр ч юм уу эсвэл илүү одоо тухайн зүйлийнхээ чанарыг сайжруулж түүгээрээ илүү их одоо ашиг орлого нэмэгдүүлэх мөнгө олох гэдэг тал дээр анхаарлаа хандуулах ийм сар бол байх нэ. За энэ нэг талаараа маш ийм завгүй бөгөөд одоо тухайн зүйлдээ анхаарлаа хандуулахгүй бол гараас ингээ сайн юм гарах боломжгүй тийм нөхцөл байдлыг бас илэрхийлж явах боломжтой байгаа. Тэгэхээр ямар нэгэн байдлаар танд одоо маш том, маш их хэмжээний захиалга ирдэг ч юм уу, захиалга орж ирдэг ч юм уу те гинтийн одоо төлөвлөөгөө байсан их хэмжээний мөнгөөр хийгдэх захиалга те цаг хугацааг хорох захиалга авдаг ч юм уу. За эсвэл таны хувьд хичээл зүтгэл гаргасны үндсэн дээр одоо бонус, цалин юу байдсан тэр зүйлүүд чинь нэмэгдэх ч юм уу. Ямар нэгэн байдлаар их хэмжээний мөнгө таны амьдрал руу бол орж ирж байна. Энэ таны магадгүй нэг талаараа удаан хугацаанд хичээл зүтгэл хийж ирсний үр дүнд таны мэддэхгүй байгаа одоо мэдээгүй байсан хэсгээс орж ирэх одоо мөнгө төгрөг байх боломжтой байхад ерөөсөө яг л өөрийнхөө хийдэг юм хийгээд явж итэл гинтийн байдлаар орж ирж байгаа хэмжээний санхүүгийн юм одоо өсөлтч бас байх боломжтой гэж эндээс бол харагдаж байна. Тэгэхээр ямар нэгэн байдлаар их хэмжээний захиалга орж ирэх ч юм уу тэр нөхцөл байдалд та одоо тухайн зүйлийг эргээр хүлээж авснаар те өөрөө одоо тухайн зүйлийг хүлээж зөвшөөрж одоо хийхийг одоо төлөөснөр их хэмжээний орлогын байдал бол сайжрахаар бол харагдаж байна. За тэгээд ажлын байрны хувьд ажлын байран дээр хүн хоорондын харилцаа ч юм уу те сургууль соёл дээр хүн хоорондын харилцаа ч юм ямар хөө байхаар байна вэ гэдгийг харцгаая. За тэргүүн гэлмээ болон хоёрын аяг гэсэн хоёр хүзэр маань бол гарч ирж байна л да. За таны хувьд болохоор яалтчгүй 11 сар бол одоо partnership буюу хамтралтай нийцэл дээр одоо суурилж нэлээд амжилттай байхаар бол харагдаж байна. Тэгэхээр ажлын байран дээр за яг л одоо нөгөө нэг юм найз нөхөд мэд тийм харилцааг илүү чухалчлах нь бол илүү одоо амжилттай байхын үндэс байх болно гэж харж байна л да. Нэг талаараа одоо нөгөө их юм бие биедээ халамжтай найрсаг ийм одоо хөнгөн бөгөөд те нэгээ захирсан биш тийм одоо ажлын орчин бол илүү давмгайлснаар та ингээд өөрийнхөө тухайн одоо хийж байгаа зүйлд илүү анхаарлаа хандуулж те дотоод одоо тэр хүчээ бол гаргах боломжийг бол нээж өгөх нь гэж харж байна л да. Тэгэхгүй одоо нөгөө нэг дарга цэргийн харилцаагаар харилцах ч юм уу те дээрээс хэнийг захирахтай доор байгааг мэдрээд айх гэдэг ч юм уу. Тийм зүйлстэй тулгарх нь болохоор таныг өөрийн чинь тэр дотоод хүчийг чинь сулруулах ч юм уу те зөв газараа байхгүй байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлэх тийм бас нөхцөл байдал бол үүсэх боломжтой байгаа юм л да. Тэгэхээр аль болох баланстай, эв нэгдэлтэй те хичнээн дарга зэрэг байсан ч гэсэндээ илүү ийм одоо найз нөхөд юм шиг те партнер юм шиг ийм дотн ойрхон юм харилцааг чухалчлах нь илүү ажил төрөл хичээл сургууль те багштайгаа ч гэсэндээ одоо харилцах үедээ багш гэдэг зүгээс одоо харж айж одоо асуух зүйлээ асууж чадахгүй байх ч юм уу өөрийгөө сул доройгоор мэдрэхийн оронд илүү юу гэдэг ижил төвшний адилхан хүн гэдэг одоо тэр зарчмаар харилцах нь илүү юм амар тайван бөгөөд өөрийнхөө тэр дотоод гол нь тэр дотоод хүчээ ашиглаж те амжилттай байх өөрийгөө нээх гэдэг одоо зүйлс чинь чухал нөлөө үзүүлэх нэ гэж ингэж бол гарч ирж байна. За тэгээд хүн хоорондын харилцаа буюу за шууд нөгөө талаараа бол хайр дурлалын хэсэг дээр бол ямар хуусаар бол байхаар байна вэ гэдгийг бол харъя.
За ажлын байран дээр нэмээд хэлэхэд болохоор ямар нэгэн байдлаар хосын харилцаа ч юм уу ажлын байрнаас үүдэлтэй, сургуулийн орчноос үүдэлтэй хосын харилцаа бас гарч ирэх бол магадлалтай байгаад байна. Өмнө нь одоо таныг сонирхож байсан хин нэгэн өөрийгөө илэрхийлэх ч юм уу те ажлын байран дээр гэсэн үг шүү дээ те. Сургууль дээр ч юм уу те илэрхийлэх ямар нэгэн зогсон байсан юм харилцаа яахан тодорхойгүй байсан харилцаа хөдөлж эхлэх бас юм сар байх боломжтой байгаад байна. За тэгээ хүн хоорондын харилцаа буюу хайр сэтгэлийн тал дээр 11 сар нь ямар хуу сар байх нь вэ гэдгийг харцгаая. За хайр сэтгэлийн тал дээр болохоор нэлээ эргэлзэж байгаа бас мөн бусдад өөрийгөө харьцуулж байгаа ч юм уу өөр чинь айгуу тийм сорилттой санагдаж байгаа нөхцөл байдал маань за ер нь бол эргэлзээрөө одоо нэлээд чиглэхээр бол харагдаж байна. За ямар нэгэн байдлаар 11 сарда хосын харилцаан дээр одоо тийм том хүлээлт бол тавиад хэрэггүй юм болоо гэж эндээс бол харагдаж байна л та. Ямар нэгэн байдлаар одоо харилцаж байгаа хүнээсээ болох ч юм уу эсвэл шинэ харилцаа үүсгэх гэдэг тал дээр нэг их одоо тийм дөрвтэй шийдвэр гаргах бол шаардлагагүйгээр тухайн нөхцөл байдалтай нөгөө хүний үйлдэл юу ямар хөө байгаа нь вэ гэдэг талыг нэлээд харж за нэг талаараа хүлээх гэдэг зүйл нь те нөгөө хүн маань ямар үйлдэл хийх нь вэ гэдгийг хүлээх өөртөө нэг тодорхой хэмжээний дүгнэлт хийх ч юм уу гэдэг зүйлээ чухал гэж бол харагдаж байна л да. Тэгхгүйгээр ингээд нөгөө одоо ямар нэгэн байдлаар шууд шийдвэр гаргах юм бол тэр шийдвэртээ ирээдүйд нэг талаараа жоохон юм одоо харамсах гэх юм уу те яарч гаргасан шийдвэр байх ч юм уу магадлалыг өндөртэй байгаад байна. Тийм учраас одоогийн нөхцөл байдалдаа ер нь байдалтайгаа нүүр тулаад заавал давж гарах шаардлагагүй ч гэсэндээ тухайн нөхцөл байдлыг сайтар ажиглах анзаарахтай юуг одоо нөгөө дутуудуулсан одоо ер нь тухайн харилцааныхаа үйл явдлыг те сайтар тунгаах гэдэг нэг чухал юм одоо 11 сар бол байхаар харагдаж байна. Тэгээд өстэй хүмүүсийн маань хувьд болохоор усын харилцаан дээрээ илүү бие бинийгээ ойлгох те өөртөө те бусдад харьцуулахгүй байх. За ямар нэгэн хосын харилцаан дээрээ томоохон шийдвэр гаргахаас бол татгалцсан зүгээр юм болов уу гэж эндээс бол харагдаж байна. Ямар нэгэн байдлаар одоо таныг одоо сэтгэлийн дарамтны ч юм уу стресстүүлж байгаа нөхцөл байдлыг шийдихээсээ илүүтэйгээр ямар хуу байдлаар яаж өрнөх нь вэ гэдгийг илүү ажиглах те тэрнээс үүдэлтэйгээр дараагийн одоо шийдвэрүүд дээрээ илүү анхаарсан зүгээр юм болов уу гэж бол харагдаж байна л да. Сэтгэл санаагаа бол тайван байлгах нь их чухлаа. Яг үйлдэл хийх сарвал биш байна гэж ингэж харж байна. За нөгөө талаараа бол хосгүй ганц бие хүмүүсийн маань хувьд хосын харилцаанд орох гэдэг зүйл дээр бас л жоохон бэлтгэлгүй байгаа. За энергийн хувьд гэх юм уу те гаднаас харагдах байдал өөрийгөө мэдэрж байгаа тэр мэдрэмж нь болохоор арай юм бэлэн биш ч юм уу те эсвэл нэг тийм өөрийгөө жоохон голоод байгаа юм шиг мэдрэмжтэй. За эсвэл би ингээ хосын харилцаанд ормоор байна гэсэн хитэж надад хийх юм байгаад байна. Тэрэндээ ингээ цаг зарцуулах уу гэдэг нэг юм хоёрдмар шин чанартай байгаад байна л да. Хичнээн өөрт нь одоо хин нэгэнтэй болцох ч юм уу те харилцаанд орох боломж байгаад байгаа ч гэсэндээ яг урдах зүйлдээ илүү анхаарлаа хандлаа. Нэгдүгээрт ажил хичээл, хоёрдугаарт харилцаа ч юм уу эсвэл бүр гурваар ч гэдэг юм уу. Ийм байдал бол илүү давмгаалах юм сар байх юм болов уу гэж харж байна. За ямар нэгэн байдлаар илүү одоо юу гэдэг одоо хичнээн тийм байгаа ч гэсэндээ те хичнээн одоо матсан шалгаанд шийдвэр гаргах чадахгүй нөхцөл байдал байгаа ч гэсэндээ өөрийнхөө одоо дуу хоолойг сонсоод ямар нэгэн байдлаар үйлдэл хийж үзэх ч юм уу те өөрийгөө сорж үзэх юм бол ямар нэгэн одоо шинэ харилцаанд орох ч юм уу те эсвэл өмнө нь харилцаж байгаа тодорхойгүй болсон байсан харилцаанд эргэж орох ч юм уу ийм магадлал бол байгаад байна л да. Та болохоор юу гэдэг айгүй юм нэг одоо үйлдэлээ жоохон тууштай хийхээс татгалзаад байгаа учраас одоо ямар нэгэн юм хүндрэлтэй те харилцааны хувьд хүндрэлтэй нөхцөл байдалтай тулгараад авах боломжтой байгаад байна. Тэгэхээр өөрийнхөө гадаад төрөх юм уу эсвэл санхүүгийн байдал юм уу гэдэг зүйлсээс одоо санаа зовхгүйгээр өөрийгөө илэрхийлэхтэй үнэхээр таалагдж байгаа хүн байх юм бол үйлдэл хийж үзэх гэдэг маань бас нэг талаараа таны одоо боломжийг илүү өргөсгөх боломжтой гэж бол харж ин гэсэн хэдиж таны хувьд ийм хаалтууд байгаад байгаа учраас 11 сарда
тодорхой хэмжээний үйлдэл хийн гэдэг маань жоохон ийм асуудалтай, хүндрэлтэй байгаад байна л да. За тэгээд үргэлжлүүлээд за таны хувьд те 11 сард юуг одоо шин даалгавар буюу ийм юм хийх юм бол илүү амжилттай байх болно гэдэг зүйл байх вэ гэдгийг бол харцгаая. Энэ бол одоо шин одоо хэсэг байгаа. За 11 сар Queen of Pentacles болон 4-ийн сава. За ямар нэгэн байдлаар таны хувьд одоо хийж байгаа зүйл чинь нэг юм таныг аз жаргалтай байлгахгүй ч юм уу те өөрийгөө жоохон юм дутуугаар мэдрээд байгаа юм нөхцөл байдал байгаа бол та хамгийн гол нь суур дээрээ сайн ажиллаа. За суур нь одоо хангалттай бүрдсэн. За ер нь бол суур одоо нөгөө мэдлэг гэж юм байдаг шүү дээ. Тэр нь ингээд тодорхой хэмжээнд бүрэлдсэн гэж одоо өөрийгөө бодож байгаа, дүгнж байгаа. Угаасаа тийм байгаа хүмүүсийн маань хувьд дараагийнхаа үйлдэлийг хийх илүү одоо нөгөө тойргоосоо гарч сэтгэхтэй одоо нөгөө өөрийгөө тэгэж ингээд дэлгэрүүлж, томруулж тэлэх гэдэг одоо зүйл бол 11 сарын таны даалгавар байх нэ. За хэрвээ та ийм жижигэн одоо нахаад өнгөж байгаа бол илүү том дөрвөн навчтай нахаа одоо ургамал болохын тулд дэлбэлхийн тулд өөрийгөө илүү услах ч юм уу гэдэг зүйл. Бэс дээрээ илүү анхаарлаад за бэсээ бүтээсэн болвол тэрийгээ илүү дэлгэрүүлэх бүр юм community-дэд томруулах, өөрийнхөө хүрээлийг томруулах гэдэг зүйл бол таны хувьд маш чухал байх нэ гэж. Ажил мөнгө санхүүгийн тал дээр ч гэсэндээ таны хувьд айгүй юм өсөлт дэлгэрэх зүйлс бас харагдаж байгаа учраас энэ даалгавар нь бас биелэх боломжтой одоо ийм даалгавар байна гэж ингэж харж байна л да. За хайр дурлалын хэсгээр бол ялцчгүй одоо зүрх сэтгэл хоёр хүний зүрх сэтгэлийн асуудал байгаад байгаа учраас ялцчгүй таны зүгээс хийж чадахгүй зүйлс гэж юм бол угаасаа одоо байгаа. Тэгээд тэрэн дээр бол ингээд сэтгэлээр унаа шаналаад одоо байх хэрэггүй гэж хэлмээр байгаа боловч тэр бол одоо таны өөрийн чинь асуудал болж ингэж гарч ирж байна л да. За тийм шинэ даалгаврын хэсгээр бол ийм юм гарч ирлээ. За тэгээд болгоомжлох зүйл гэсэн хэсгээр маань юу гарч ирсэн бэ гэдгийг харъя. 11 сард таны болгоомжлох зүйл юу байх вэ? За спелло энэ нөгөө яг дом момтой холбоотой зүйлс юм шиг те. Ямар нэгэн дом хийн ч юм уу гэдэг зүйл маань тухайн зүйлийг маш их хүсэж байгаа ч юм уу авахыг хүсэж байгаа өөрийнхөө талд юмыг авчрах гэдэг гэдэг одоо утгыг илэрхийлдэг зүйл шүү дээ. Тэгэхээр тэр зүйлийг хэтрүүлэхгүй байх. Queen of Wands ямар нэгэн хүчээр ямар нэгэн зүйлийг өөрийн болгохыг хүсэх гэдэг зүйл хэрвээ таны одоо зүрх сэтгэл дотор хүчтэй байгаад гэх юм бол тэг хайр дурлалын тал дээр ч юм уу хин нэгнийг буцааж авчих дом юу гэдэг янз бүрийн тийм байдаг те. Тийм юм дээр хит их point өгж ач холбогдол өгж өөрийнхөө энергийг зарахгүй байх гэдэг нэг чухал байгаад байна. Ямар нэгэн манифест хийгээ та түүнийг бүтгийг хүлээж байгаа болвол заавал тэр зүйлийг ингээд хизээ бүтгвэл би сая ингээд ингэсэн чинь ерөөсөө ингээд болохгүй байх ингээд тэр зүйл дээр зуралдаад байх тусам тэр зүйл танаас холдоод байх болно. Тэгэхээр ямар нэгэн дом хийх, шившлэг хийх гэдэг маань та өөрөө хүлээн зөвшөөрж муу зүйл биш ч гэсэндээ хитрхи тухайн зүйл дээрээ баригдах, тухайн зүйлээсээ одоо хийсэн болвол үр дүнгийн өөрөө ингээд амсахын тулд те хэсэг тавьж явуулах гэх юм уу нэг тоохгүй байх ч юм уу те яг ингээд тухайн зүйлийнхээ тухайн зүйл чинь биелэхэд шаардлагатай одоо зүйлсийг өөрийнхөө хэмжээнээс хийгээд хөдөлмөрлөд өдөр тутмынхаа амьдралд сэтгэл хангалагнаар ингээд амьдрах өөрийгөө одоо сайн сайхнаар мэдээд ингээд явж явах тэр одоо үед чинь тухайн зүйл биелнэ гэсэн тэгхгүйгээр одоо тухайн зүйлсээ ингээд зурлаад байх ч юм уу те хөшөө нэмж ингэж яадаг ч юм лээ гэдэг ингээд жоохон ингээд шунлын сэтгэлээ гэдэг шиг хандаад ах юм бол жоохон тэр зүйлс ингээд холдоод тахаар бол гарч байна. Тэгэхээр ямар нэгэн зүйл баригдахаасаа бол татгалзаарай, болгоомжлоорой тий. За нэг талаараа таны хувьд болохоор өөрөө ийм одоо өөрийгөө илэрхийлэх гал цогтой энергийг илүү өөртөө илэрхийлэх айгуу чухал
гэдэс гаргаж байна л та. Жохон ингээд нэг өөрийгөө энэ хүзрээ харцгаая. За таны эрч хүчтэй байдал нэмэгдэж байна гэсэн юм хүзрэл гарч ирж байна. Одоо Netflix цамхаг ингээ гэрэлтэж байгаа шиг та ингээ өөрийнхөө одоо ажиллаж байгаа орчин нөхцөл байдлыг өөрчлөх ч юм уу, шинэ газар нүүж очих ч юм уу, байршлаа солих ч юм уу. Эсвэл нэг арай нэг сайжруулсан хувилбарыг бүтээх ч юм уу гэдэг зүйл бол таны карьерийн тал дээр бол таныг илүү хөнгөлж өгөх болно гэсэн мессежүүд гарч иржээ. За тэгээд хамгийн сүүлд болохоор азтай өнгө болон азтай газар орон очих юм бол энерги сэргэх ч юм уу харъя. За хоёр хүзэр бол авсан байгаа. За эхний хүзэр маань болохоор одоо зогсоол гараж гэсэн юм хүзэр бол гарч ирсэн байна. За ямар нэгэн байдлаар та өөрөө одоо өвлийн уйлралд дулаахан газар машина байрлуулах ч юм уу. За ингэснээр ямар нэгэн connection бизнесийн хамтрагч одоо олох ч юм уу. Ямар нэгэн тийм сайн сайхан зүйлс төр гаражтай холбоотой нөхцөл байдал зогсоолтой холбоотой одоо газар орчинд бол үүсэх магадлал бол байна. За тэгээд аль болох нодон жилийнхээс арай сайн гаражт машина тавьдаг ч юм уу, арай дулаахан гаражт машина тавьдаг ч юм уу, арай цэвэрхэн газар авч тавьдаг ч юм уу гэснээр өөрийнхөө энергийг таныг хүрээлж байгаа энергийг илүү сайжруулах боломжтой гэж эндээс гарч байна. За мөн forest буюу одоо нөгөө ямар нэгэн байдлаар одоо ийм ой руу аялах ч юм уу өвлийн уйлралд бол халуун орны ой руу аялах ч юм уу. Ямар нэгэн байдлаар та тэндээс ингээд шинэ энерги, шинэ мэдрэмж, шинэ өөрийгөө ч юм уу өөрийнхөө хараагүй байсан үнцгийг бол олж харах боломжтой. Тэгэхээр 11 сард та аялах moving up бас нэг талаараа хөдлөхтэй ямар нэгэн өөр шинэ газар очиж үзэх гэдэг зүйл маань таны азтай үйлдэл болон одоо газар орон бол байх болно гэж эндээс харж байна. За тэгээ хамгийн сүүлд азтай өнгийг нь хараад ингээд дуусгая. За ruby буюу одоо ийм улаан өнгө. Чулууны ийм улаан өнгө бол гарч ирсэн байна. За тэгээд таны хувьд энэ улаан өнгийн идэл хэрэглэлийг одоо 11 сарда илүү төлхөө хэрэглэснээр азтай байдал чинь илүү нэмэгдэх болно гэж ингэж гарч ирж байна. За ингээд энэ хүртэл мэргийг маань үзсэн та бүхэндээ баярлалаа. Мэргийг маань таалагдсан болвол за лайк болон subscribe дараарай. Ингээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За 2 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлагынхаа хэсэг тавтай морил ингээд 2 дугаар сонголтын дээр маань Нум Матар загас Жинлүүрийн ордныхан маань орж ирсэн байх боломжтой. За ингээд та бүхнийхээ 11 сарын ерөнхий төлөв байдлыг бол харах болно. За хамгийн эхлээд одоогийн нөхцөл байдал болон одоогийн нөхцөл байдлаас 11 сар руугаа ерөнхийдөө ямар хуу одоо нөхцөл байдал маань ингэж чиглэж урсаж орохоор байна вэ гэдгийг эхлээд харцгаая. За маш гоё хоёр хүзэр бол гарч иржээ. За эхнийх маань magician буюу элбчин гэсэн хүзэр маань бол гарч ирсэн байна. За таны хувьд 10 сарда ямар нэгэн зүйл шинээр эхлүүлсэн. За өөрийнхөө хүсэл мөрөөдлийг одоо барьж авч ямар нэгэн ажил хэрэг болгож бүтээсэн эсвэл маш том манифест хийж эхэлсэн ч юм уу. Өөрийнхөө ур чадварыг илүү өнгөлсөн юм хүмүүс маань 11 сар руугаа за тухайн зүйлийг хүсэл мөрөөдлөө шинээр эхлүүлсэн зүйлээ улам өргөжүүлж хөгжүүлэх төлөө өөрийнхөө одоо бүтээлч байдал за дотоод ертөнц хүсэжсэн одоо хүсэл мөрөөдлөө илүү ингэж ил гаргах сонирхол нь өндөрсөж илүү одоо адлын явдлыг эрэлхийлэх юм сар болохоор бол харагдж байна л да. Ямар нэгэн томоор эхлүүлсэн зүйлийнхээ одоо амжилттай эхлэлийг үргэлжлүүлэхтэй өөртөө илүү итгэлтэй болох өөрийнхөө одоо тэр дотоод ертөнцид одоо хөсөж мөрөөдөж исэн зүйлээ ил гаргахад маш юм таатай сар бол 11 сард маань бол ирж байна. За таны хувьд 10 сар бол чамгүй амжилттай ер нь өөрийгөө одоо ойлгосон ч юм уу өөрийнхөө хүсэл мөрөөдөл томоохон алхам хийж чадсан юм 10 сар бол байсан байх боломжтой бол байгаа тийм. За тэгээд ажил болон одоо хичээлийн тал дээр ямар одоо 11 сар таны хүлээж байна вэ гэдгийг харцгаая. За нар болон за сэлэмний хүлэгт баатар гэсэн юм хоёр хүзэр бол гарч иржээ. За таны хувьд
ажил болон хичээлийн тал дээр бол ямар нэгэн одоо сайн мэдээ боловлуулахаар бол харагдаж байна. За энэ мэдээтэй холбоотойгоор ямар нэгэн чухал үйлдэл хийх те нэлээд яаруу шийдвэр гаргах ч юм уу гэдэг ийм нөхцөл байдал бол 11 сар таныг хүлээж байна. За зарим хүмүүсийн маань хувьд хэтэрхий яарснаасаа болоод за ямар нэгэн өөрт ирж байгаа томоохон боломжн дээрээ одоо жоохон нухацтай байж чадахгүй ч юм уу те гэсэн зүйлс бол байх боломжтой. Тийм учраас одоо хэтэрхий яарсан одоо шийдвэр гаргах, хэтэрхий яарсан үйлдэл хийх ч юм уу те одоо адгах ч юм уу гэдэг зүйлсээс бол болгоомжлох нь их зүгээр гэж бол харагдаж байна. За ямар нэг одоо тухайн гарч ирсэн эерэг үр дүндээ төвчээртэй хандах ч юм уу те тухайн зүйлээ маш нухацтай хандж иж өөртөө одоо олдсон тэр боломжоо илүү цааш нь ингээд цэцгэлүүлэх хичээх нь маш чухлаа гэж эндээс бол харагдаж байна. За таны хувьд болохоор нэлээд юм эерэг бөгөөд амжилттай 11 сар байх болно. Ажлын тал дээр бол одоо эерэг сайхан мэдээ. За нэг талаа нөгөө талаараа за хийжсэн зүйлийнхаа одоо үр дүн хүртэхтэй тухайн зүйлийнх нь одоо үр дүн одоо нар юм гэрэлтсэн байдлаар таныг илүү өнгөлөг бусдад харагдуулах, өөртөө итгэх итгэлийг нэмэх ч юм уу гэсэн ийм одоо сайхан амжилттай одоо азтай юм 11 сар бол ажил болон хичээлийн тал дээр бол таныг хүлээж байна. Тэгээд одоо болгоомжлох зүйл нь хит яарахгүй те нухацтай төвчээртэй шийдвэр үргэлжлүүлээд гаргах нь маш юм чухлаа гэсэн мессеж бол гарч ирж байна. За тэгээд мөнгө болон санхүүгийн тал дээр ямар зүйлс байна вэ гэдгийг харцгаая. За мөнгө санхүү дээр teamwork, за хамтын багийн ажиллагаа болон эзэн хатан гэсэн юм хөдөр маань бол гарч иржээ. За таны хувьд болохоор өөрийнхөө жинхэнэ мөн чанар гэх юм уу дотоод одоо тэр ийдэг зөөлөн чанараараа дамжуулж те ер нь мөнгө санхүүтэй холбоотой өөртөө одоо эд баялагийг дуудах одоо тийм нөхцөл байдлууд бол илүү тодорч ирэх нэ. За энэ нь одоо нэг талаараа юуг одоо илэрхийлж байгаа юм бэ гэхээр та өөрөө ямар нэгэн бизнестэй ч юм уу эсвэл ямар нэгэн багийг удиржиж ингэж явуулдаг болвол тухайн хамтарж байгаа хүмүүстэй яг л ээж шиг ч юм уу яг л нэг тэр тухайн зүйлийг өсгөж үржүүлж халамжилж хайрлж ингэ бөө зүйлстэй хүн шиг нь ингэж тухайн одоо хийж байгаа зүйлээ яг ийм хүүхэд шиг байдлаар те асарж халамжлах ингэснээр таны тэр одоо эд баялаг тухайн зүйл чинь илүү их ингээд аривдаж ирэхээр бол харагдаж байна. Аль хэдийн танд бол боломжууд илүү ингээд дэлгэрэх, сайжрах те өсөж өндөх юм боломж бол аль хэдийн 11 сард бол энерги нь бол ирсэн байгаа. За тэгээд гол нь багийн ажиллагаа багийнхантайгаа хүн нэг тус бүрчлэнтэй илүү одоо туулж нарийн ажиллах тухайн хүмүүсийн хүсэл сонирхлыг сонсох гэдэг нь эргүүлээ таны мөнгөний байдал те санхүүгийн байдал илүү ингээд томрох дэше өсөж дэвших бизнесийн чинь хүрээл бас томрох одоо тэр боломжийг нь бол нээх болно хуваагчч ч юм уу эсвэл одоо юу гэдэг ажилтан учраас гэдэг талаас нь хандах ч юм уу те гэдэг зүйл бол тохиромжгүй юм одоо сар бол байх нэ. За мөн та хэрвээ ажилтан болоод одоо захиралтайгаа ч юм уу те эргэн тойрны хүмүүстэй хамтарч байгаа хүмүүстэйгээ бас мөн нэгэн ижил төвшөнд за нэг баг болж те зүрх сэтгэлээрээ хамтдаа цугтаа юм бүхэл болж одоо хичээл сэтгэл гаргаснаар тухайн зүйлийн чинь одоо үр дүнтэй амжилттайгаар хэрэгжих юм гарах түүгээрээ дамжуулаад таны хувьд карьерийн өсөлт, мөнгөний өсөлт, бонусын өсөлт ч юм уу. Ийм зүйлс бол таны амьдралд бол ихээр харагдаж байна. Ажлын талбар дээр нэлээд юм завгүй бөгөөд 11 сарын сүүл гэхэд нэлээд өөртөө талархах одоо мэдрэмж авсан юм сар бол байхаар харж байна. Гол нь хамтын ажиллагаа, багийн ажиллагаа маш чухлаа гэдгийг бол энэ чи тарот хүзэр маань бол дамжуулж хэлж байна. За ажлын байр гэсэн хэсэг дээр маань ямар мессеж гарч ирснийг бол харцгаая. Вау, за 2 их аркан бол гарч ирсэн байна. За ер нь бол 2 дугаар сонголтыг хийсэн хүмүүст маань их арканууд маш их гарч ирж байна. Тэгэхээр 11 сар бол таны амьдралын бас маш чухал юм цаг хугацаа үе бол
ирж гин гэж бол харагдаж байна л да. Ажлын байран дээр ямар нэгэн байдлаар те та өөрөөрөө маш их бахархаар бол харагдаад байгаа байхгүй юу? Одоо энэ өмнөх мөнгө санхүү одоо ажил төрлийн ерөнхий нэрэг дээрээс харахад ч гэсэндээ ажлын байр гэсэн хэсэг дээр хүзэр дэлгэж харахад ерөөсөө ертөнц буюу хамгийн төгсгөлийн хүзэр амжилт одоо нөгөө хийсэн бүтээсэн зүйлийнхээ үр ашгийг хүртэж байгаа те би одоо энийг л яг хүсэж байсан шүү дээ гэсэн тэр зүйлээ олж авсан юм сар бол байхаар бол харагдаж байна л та. Үүнтэйгээр одоо холбоотойгоор таны хувьд ямар нэгэн юм томоохон нэг төслийг дуусгах ч юм уу нэг томоохон зүйлийг дуусгах юм сар бол байхаар бол харагдаж байна л та. Эннийхээ төлөө маш их яарах ч юм уу те хурдан хугацаанд хийхгүй болохгүй хурдлахгүй болохгүй гэсэн мэдрэмж бол танд бол маш их одоо төрж гарч ирэхээр бол харагдаж байна. Зарим зүйл таны хувьд маш юм ойлгомжгүй, яна амжихгүй юм шиг үстэй ч юм уу эсвэл өөрийгөө маш их шахсан эргэн тойрны хүмүүсийг айгуух шахсан яарсан юм. Одоо мэдрэмжүүд бол бас давмгайлах магадaltaй байгаа даа. Тэрэнд аль болох та өөрөө контролтой өөртөө амбицтай те би энэ зүйлийг чадах болно, чадаж ирсэн ч юм уу те. Өөрийнхөө өнгөрснөө суралцаад өнгөрсөнд чадчихсан зүйл учраас одоо ингэж чадсан. За анх удаага хийж байгаа хүн байлаа гэж бодоход өөрийнхөө потенциалд илүү одоо итгэж найдаж тухайн зүйлийг хийх гэдэг маш юм чухлаа. Түрүүн ч хэлжсэн тухайн зүйлийг ямар нэгэн зүйлийг дуусгах, ямар нэгэн зүйлийг одоо амжилттайгаар ингээ өөрийн болгож авахын тулд эргэн тойрны хүмүүстэйгээ хамтрах гэдэг зүйл нь маш чухал шүү гэдэг одоо энэ ч бас дахиад хэлье. За мөн контрол буюу гинт маш ихээр дайрах гэхээс илүүтэй баг багаар яг доктортой хийхтэй энэ нь бол багийн ажиллагааж байд юм уу те таны өөрийн тэр зүрх сэтгэлийн одоо донслоод байгаа бодол мэдрэмжээ бас маш сайн контролдох удирдлагатай байлгах гэдэг зүйл маш чухлаа гэж юм мессеж бол гарч ирж байна. За хүн хоорондын харилцаа болон хайр дурлалын хэсэг дээр ямар мессеж гарч ирснийг бол хамтдаа харцгаая. Маш гоё хоёр хүзэр бол гарч ирсэн байна. За ямар нэгэн байдлаар асуудалтай байгаа харилцаатай хүмүүсийн маань хувьд ямар ч байсан одоо нэлээ ингээд савлгаатай байсан нөхцөл байдал маань одоо арай ингээд тайвширч те би бинийг ойлгох ч юм уу эсвэл хэсэг хугацаанд те хин хиндээ цаг өгч тухайн одоо хийж чадахгүй байгаа асуудалдаа илүү одоо нухацтай хандах одоо хугацаа гаргах ч юм уу те ямар нэгэн байдлаар би юм хүндэтгэх хүмүүс бол бас байна. Ямар нэгэн одоо тэ асуудлыг бол олон хүний ч юм уу мэдээллийн тусламжтайгаар тухайн одоо асуудлаасаа хөндөрж гарах асуудлаа тодорхой хэмжээнд шийдэх юм хүмүүс бол олон байна. За мөн дээрэс нь таны хувьд ямар нэгэн байдлаар шинэ хайр дурлалтай уулзрах те хэн нэгэнд дурлах ч юм уу энэ л хүн яг миний цаашдаа хамтдаа байх ёстой хүн юм шиг байна гэсэн тийм хэн нэгнийгээ олох хүмүүс бас гарч ирж байна. Шинэ учрал бол 11 сар танд бол байна гэж ингэж харагдаж байна. За мөн маш их одоо ингээд хүчтэйгээр дурлах гэсэн зүйл бол айгүйх орж ирж байна. Тэгэхээр таны хувьд те өмнө нь дөнгөж харилцаагаа эхлүүлсэн байсан хүнтэйгээ илүү одоо ойлголцох, илүү одоо ойртох, татнасах те хамтдаа байж үзэх ч юм уу гэдэг тийм шинэ эхлэл бол таны амьдралд л орж ирэх нэ гэж бол харагдаж байна. За энэ нь болохоор одоо хостой болон хосгүй хүмүүст маань зориулсан мессеж байгаа. За үргэлжлүүлээд 11 сард таны хувьд те хорвоо ертөнцөөс шинээр даалгавар болгож ямар одоо мессежийг өгч ийн вэ гэдгийг харцгаая. За Queen of Pentacles болон 7-гийн зоос 2 гарч ирсэн байна. Таны хувьд ямар нэгэн байдлаар мөнгөтэй харилцаандаа нэлээд одоо харилцаагаа эргэж харах те мөнгийг одоо юу гэдэг мөнгөтэй холбоотой тийм блок дээр ажиллах ч юм уу те өөрийнхөө мэдлэг боловсрол суур одоо тэр зүйлд хөрөнгө оруулах ч юм уу гэсэн юм мөнгөтэй харилцаатай бөгөөд суурьтай холбоотой зүйл дээр илүү ингээд анхаарал хандуулсан 11 сар болгоорой гэсэн юм мессеж бол гарч ирж байна. Таны хувьд те илүү ингээд суураа сайн нарийн бат бөх тавиад өөрийгөө илүү сайн ойлгох, өөртөө илүү хөрөнгө оруулах гэдэг зүйлийг хийснээр дараагийн танд ирэх сорилтууд одоо юу гэдэг та өөрийгөө ойлгоцсон учраас нэг талаараа одоо тэрэнд ингээд автаад зам мөрөө алдаад ч юм уу те нэг юм зүг чигээ алдаад байхгүйгээр те аль тодорхой хэмжээний бат бөх
оновчтойгоор ингээд урагшлах боломжийг бол олж авах болно гэж ингэж харж байна. За мөн таны хувьд маш удаан хугацаанд одоо эргэлзэж байгаа тийм удаан хугацааны одоо ингээд яахаа тодорхойгүй байсан зүйлсийн чинь бол одоо утга учир нь бас 11 сардаа тодорхой хэмжээнд бол тайлагдах болно. Нилээн одоо урт хугацаанд хичээлсэл гаргаж ирсэн хүнд хэцүү байсан нөхцөл байдал чинь бол эргээр одоо танд ингээд үр ашгаа өгөөж эхлэх болно. Энэ зарим талаараа бас шууд түрүүн шийдвэр гаргаад байхгүйгээр бас тодорхой хэмжээний төвчээртэй байдал 11 сар маань шаардны энэ нь болохоор одоо таны тэр суур үндсийг чинь тавьж байгаа бас нэг шалгуур үзүүлэлт болох нэ. Тэгэхээр 11 сараар дамжуулж та бол ургацаа хураах нэ гэсэн мессеж бол гарч ирж байна. Тэгэхээр таны хувьд суур үндсээ сайтар тавих те өөрийгөө хангалтгүй гэж мэдэрж байгаа хүмүүс маань бол илүү их суур үндэс дээрээ ажиллах, өөрийгөө хөгжүүлэх гэсэн юм одоо мессеж ертөнцөөс л ирж байна. За нөгөө талаараа таны төвчээртэй байдлын чинь одоо хариу төвчээртэй байдлын чинь үр дүн бол ирэх гэж байгаа учраас одоо яаралгүйгээр те амар тайван байх одоо ингээд яах вэ гэсэн санаа зовлон одоо зовлтноосоо ангижрах гэдэг зүйл маань аюу чухал байгаад байна. За таны хувьд 11 сард болгоомжлох зүйл юу байх вэ? 11 сард болгоомжлох зүйл. За ямар нэгэн байдлаар гинтийн харилцаанд орох ч юм уу те тогтургүй ямар нэгэн тийм харилцаа үүсгэх. За нөгөө талаараа маш их ажиллах ч юм уу те өөрийнхөө одоо бие сэтгэлийн тэнцвэрийг алдагдуулах. За өөртөө ингээд санаа зовлтыг үүсгэх нөхцөл байдалд аль болох орохгүй байх тийм балансыг барих нэг их чухлаа гэж эндээс харагдаж байна. Хитрхи ингээд хин нэгнтэй те амархнаар холбогдох ч юм уу эсвэл хитрхи их ажиллах ч юм уу те эсвэл ямар нэгэн зүйлийг одоо амьдралдаа одоо хурдан хугацаанд оруулахын тулд тухайн зүйлийнхээ араас маш их үүсэлдэг ч юм уу нэг тийм зүйлс бол харагдаж байна. Гэсэн хэдий ч яалтчгүй таны хувьд ийм шинэ хайр дурлал, шинэ учирлуудаар маш одоо арвин юм 11 сар бол байхаар бол харагдж байна л да. Тэгэхээр энэ дээр хин нөгөө цаатлын партнераа хэн байлгах вэ гэдэг тал дээр айгүй юм болгоомжтой сонголт хийх нь маш чухал байх нэ. Ерөөсөө учирлалтай шинэ учрал шинэ хин нэгэн за хэд хідээрээ ч юм уу таны амьдрал ингэж гарч ирэх боломжтой байгаа учраас тухайн зүйл дээр өөрийнхөө сонголтын дээр айгүй ингээд зүрх сэтгэлээ дагаа сонгохтэй зүүн сонгоо одоо сонсохтэй нэг тийм болохгүй хүнтэй нийлчихгүй байх нь айгүй чухлаа гэсэн юм мессеж бол болгоомжтой үедэл гарч ирж байна. За тэгээд нийт дүгнэлт буюу одоо ерөнхий одоо танд хэлж байгаа зүйл юу байх вэ? За ирээдүйн гэсэн юм хүзэр гарч иржээ. За таны хувьд болохоор яалтчгүй те ямар нэгэн зүйлийг за ямар нэгэн зүйлийг дуусгаа те ажилтай холбоотой, карьертай холбоотой ч юм уу нэг зүйлийг ингээд тулгаж байгаа юм байдал байгаа байхгүй. Тэгэхээр таны хувьд дахиад шинэ эхлэл айгүй хэрэгтэй. Шинэ эхлэлийг хийхийн тулд та ирээдүгөө төлөвлөх ч юм уу те эсвэл төлөвлөсөн байсан зүйлээ хийж эхлүүлэх гэдэг зүйл маань маш чухал. Танд бол ийм суур үндэс юу гэдэг зорилго төлөвлөгөө бол байгаа гэж бол гарч ирж байгаа байхгүй. Тийм учраас тэр потенциалаа эд баялаг одоо элбэг дэлбэг байдал болгож хувирахын тулд та ирээдүрүүгээ шинэ алхам хийх. Таныг ерөөсөө те спирит буюу одоо сахиуснууд чинь таныг эргэн тойрон үргэлж хамгаалж харж байгаа. Тийм учраас та өөрийнхөө боломжийг өөрийнхөө одоо тэр потенциалыг те даралж боолгүйгээр илүү ингээд өргөжүүл. Зарим талаараа нэг юм компанид ажиллаж байгаад өөрөө айгүй юм дадлага туршлага юу гэдэг те тэр бүхнийг олцсон. За одоо ингээд би өөрийнхөө хувийн юм хийж эхлэхэд яг юм таатай нөхцөл байдал цагнууд ирж байгаа юм байна гэдгийг мэдээд яг тэрийг хийх тал дээр эргэлдэж байгаа хүмүүс байх юм бол яг тэрийг шинээр эхлүүлж хийж эхлэх юм уу те гэдэг зүйлийг барьж авах нь таны одоо ирээдүйдээ хийж байгаа маш том хөрөнгө оруулалт бол 11 сард бол шинээр үүсэх боломжтой байна гэж ингэж харагдаж байна.
За энэ нь болохоор заавал тийм одоо компанитай ч юм уу холбоотой байх заавал албагүй. За хувийн бизнестэй хүмүүсийн маань хувьд тухайн бизнесээ өргөжүүлээд явах. За эсвэл шинэ сургуульд орох ч юм уу, шинэ газар орон руу нүүж явах ч юм уу те. Хөдөлгөөнд орох гэдэг зүйл бол бас нэг талаараа таны хувьд энэ боломжийн ирээдүйн шинэ эхлэл бас байх боломжтой. За тэгээд таны хувьд Аз авчрах одоо байршил газар орны юу байх вэ гэдгийг 11 сард харъя. За ажлын газар workspace нийтлэн бүтээлч байдлыг чинь одоо нэмэгдүүлдэг юм ажлын орчин те очиод ингээд суугаад ажиллаа хийнгүүт таныг айгуу сайн төвлөрүүлдэг одоо газар те өөрийнхөө ажлын байран дээр нэлээд одоо байж цаг хугацаа өнгөрөөснөөр маш их юм азтай байдал чинь бол нэмэгдэх нэ бүтээлч байдал чинь нэмэгдэх нэ гараас нь юм гарах нэ бодожсэн хийжсэн зүйлээ эхлүүлэх боломжийг олгох нэ. За тэгээ нөгөө талаараа юм гоё сүм бол гарч ирсэн байна. За сүм гэд тэгэхээр одоо юу гэдэг монголоор бол нөгөө сүм дуган ч юм уу те гандан ч юм уу тиймэрхүү газар очиж өөрийнхөө дотоодын нэрийг одоо дээр зүйлсийг бол одоо сэргээх те нэг хонхны дуу сонсчдаг ч юм уу эсвэл арц хүчээр утчдаг ч юм уу. За эсвэл одоо та юм church эднэрт явдаг бол тухайн газартаа очиж одоо мөргөл үлдэх ч юм уу те эдгээр ийм одоо үйлдэл нь таны азтай одтой сүнсэл одоо байдлыг те сүнсийг чинь ингэж тэтгэж дэмжиж таныг эрч хүчтэй болгож өгөх нэ. За нөгөө талаараа за заавал ийм сүмд одоо ихтгэл үнэмшилгүй болвол гоё юм сүм дугны музей үздэг ч юм уу. Ийм одоо stand classтэй одоо газар очиж хиймэр цэрэг гэдэг ч юм уу те. Тийм одоо зүйлс бол үйлдэл бол таны аз одтой байдлыг улам дэлгэрүүлэх нэ гэж ингэж харагдаж байна. За тэгээ хамгийн сүүлд Аз авчрах 11 сард танд Аз авчрах өнгө ямар өнгө байх вэ гэдгийг харцгаая. Orange. За ирээдүгээ одоо тэжээд тэтгэх юм. Orange гэсэн өнгө бол улбар шар гоё өнгө бол гарч иржээ. Тэгээд улбар шар өнгө ямар нэгэн зүйлийг те дэлгэснийхээ зургийг улбар шар болгодог ч юм уу гэдэг одоо байдлаар та өөрийнхөө тэр дулаан энерги азтай байдал тэрийгэ нэмэгдүүлэх боломжтой. Мөн 16 гэсэн тоо бол гарч ирж байна. Тэгэхээр 16-гийн тоо ямар нэгэн байдлаар таны хувьд азтай тоо чинь бас байх боломжтой шүү гэсэн мессеж гарч ирж байна. За ингээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ дараагийнхаа одоо бичлэгээр эргэж уулзтлаа. Түр баяртай. За 3 дугаар сонголтыг хийсэн та бүхэн маань уншлахтаа тавтай морил. За энэ хэсэгт маань ихэр өхөр хумах хилэнцэн ордных маань орж ирсэн байх учиртай. За мөн 3 дугаар сонголтын хүзрийг та бүхэн маань сонгосон байгаа. За ингээд хамгийн эхлээд 10 сард одоо танд хамгийн их даамгайлсан сэдв болон тухайн сэдв чинь 11 сар руугаа ямархуу одоо урсгал голдрлоор таныг чиглүүлж өгнө вэ гэдгийг эхлээд бол эхний хүзрнээс бол харъя. За 7-гийн аяг болон judgment гэсэн шүүлт гэсэн хоёр хүзэр маань бол гарч иржээ. За таны хувьд болохоор нэлээд томоохон зүйлийг ухаарж ойлгосон ч юм уу ямар нэгэн том боломжийг барьж авсан ч юм уу те ийм 11 сар бол байхаар харагдаж байна. Яагаад гэх юм бол таны хувьд 10 сард те маш олон зүйл дээр өөрийнхөө хүчийг сорьсон. За сонголт таны хувьд маш их байсан. За магадгүй өөрийнхөө те боломж одоо гэдэг зүйлийг те ур чадвар гэдэг зүйлийг маш дэлгэрүүлж чадсан юм сар бол байсан байна. За гисэн хэдэж та 10 сард бол те юм болгон тодорхойгүй яах нь тодорхойгүй ямар ч байсан хийгээд лээсэн те тэр зүйлэн чинь одоо үр дүн хариу гэх юм уу те тэр зүйлс нь бол яг ийм шүүгдэж те та үнэхээр сайн тухайн зүйлд өөрийнхөө ур чадварыг гаргаж чадсан болвол те тухайн зүйл өөрийгөө зориулж чадсан болвол та тухайн зүйлийг юу гэдэг юм яг зөвөр хийчихсэн болвол шүүлт явагдаж та тэр зүйлийнхээ одоо үнэн мөнийг ойлгох те энэ зүйл таны тэр одоо хичээл эсвэл гаргасан зүйлийн хариуг бол ингэж хэлж өгсөн 11 сар бол байхаар бол харагдаж байна. Ямар нэгэн маш том ойлголтыг тухайн одоо хийж ирсэн зүйлээсээ ийм одоо хүртэх авах те ийм сар бол байх нэ гэж ингэж харагдаж байна. За зарим талаараа таны хувьд айгүй ингээ фантазилж бодож исэн хүсэл мөрөөдөлтөд автаал те яг юм боддоор юм харж чадахгүй байсан зүйлийг чинь боддоор харуулах одоо ийм 11 сар бол бас ирж байгаа бол харагдаж байна. Таны амьдралын маш юм чухал бөгөөд одоо экзэгтэй те үе бол 11 сар байх нэ. Энэ үеийг та одоо өөрийнхөө дотоод хүчээр бол давж гарах бүрэн боломжтой гэж эндээс бол харагдаж байна.
За тэгэхээр үргэлжлүүлээ таны ажлын хувьд ажил болон хичээлийн хувьд ямар 11 сар бол байх нь вэ гэдгийг хамтдаа харцгаая. За 9 аяг болон 10 тавар хүзэр маань гарч ирсэн байна. За 9 аяг хүзэр маань болохоор одоо тавар хүзрийн маань wish card юм бол нэг өдөө гэж байгаа. Тэгэхээр таны хувьд болохоор ерөөсөө ингээд болохгүй байхдаа бүтэхгүй байхдаа гэж бодож исэн зүйл чинь зарим хүмүүсийн хувьд те ингээд гинтийн байдлаар одоо таныг шок рууч те биелэх бүтэх юм одоо магадлал бас байна. За зарим хүмүүсийн маань хувьд одоогийнхоо энэ 11 сардаа буюу одоо ингээд өөрт байгаа зүйлдээ маш юм сэтгэл хангалуун байж ирсэн зүйлс маань бас нэг талаараа жоохон өөрчлөгдөх гэх юм уу? Арай нэг ингэж өөрчлөгдөж шинэ зүйлсийг амьдралдаа оруулж ирж хийхгүй болвол ч юм уу? Эсвэл тухайн хийж байгаа зүйлсээ ямар нэгэн байдлаар арай юм өөрчилж ч юм уу те үзэхгүй болвол жоохон юм явцсан удаашрах магадaltaй зүйлс бол гарч ирж байна л да. Тийм учраас айгүй юм эхнээсээ л ерөнхий төлөв байдлаасаа л харахад өөрчлөлттэй шүүл за таны хувьд ийм одоо өөрийнхөө төлөө те гэр бүлийнхээ төлөө ажил амьдралынхаа төлөө ч юм уу те ингэж бууж өгөлгүй хийж ирсэн зүйлийн чинь хариу нь гарна. За тэр зүйлээ яг тухайн байдлаар нь үргэлжлүүлээд явхаас илүүтэйгээр илүү ингээд өөрийнхоороо засах, залруулах, өөрчлөх за ямар нэгэн ийм maintenance хийх шаардлагатай зүйл бол ажлын талбар дээр бол гарч ирэхээр харагдаж байна. За гисэн хэдиж та бол те өөрийнхөө олсон бүтээсэн зүйлийг бол нэг тухайн төвшнээс нь бол доош нь оруулна гэж бол хэлж байгаа юм бол биш. Ямагт угаасаа дээшээ өсөхийн тулд сайжрахын тулд ингэ жишээ гаргаж байгаа учраас тухайн зүйлийнхээ зүйл дээрээ бол сэтгэл хангалуун байдал чинь бол байна. Гисэн хэдиж ямар нэгэн засаж залруулах шаардлагатай зүйлс бол нэлээд гарч ирэхээр бол харагдаж байна. За тэр зүйлс дээрээ өөрийнхөө одоо туршлагаар эсвэл дахиж нэмж өөртөө туршлага хуримтлуулж те тухайн зүйлийг илүү ингэж сайжруулах нь маш чухлаа гэсэн юм зүйл бол гарч ирлээ. За тэгээд мөнгөний хувьд ямар 11 сар байх вэ? За мөнгөний хувьд болохоор мөн болон за хоёрын сэлэм гэсэн хүзэр маань бол гарч ирж байна. За таны хувьд мөнгөний тал дээр маш болгоомжтой бөгөөд нэг тийм том үйлдэл хийгээд те том гарлаг гаргаад байх бол шаардлагагүй юм 11 сар бол одоо болох төлөвтэй бол харж байна. За ямар нэгэн байдлаар та өөрийнхөө зүүн совинд итгэх ч юм уу те өөрийнхөө дотоод одоо тэр айцтай нүүр тулах гэдэг зүйл бол маш юм чухал 11 сар байх нэ. Ямар нэгэн байдлаар алдагдал хүлээх ч юм уу гэдэг зүйлээс илүүтэй таны хувьд те ерөөсөө ингээд өөрийнхөө одоо бодол санаагаар өөрийгөө жоох ингээд айлгаад өөрийгөө жоох ингээд одоо өөрийнхөө төсөөлөл те айц хүчтэй автаад байх ийм мөнгөтэй холбоотой зүйлс дээр 11 сар бол байхаар харагдаж байна. Тэгээд ямар нэгэн томоохон шийдвэр гаргахгүй болохгүй гэж өөрөө бодоод байх ч юм уу те ямар нэгэн байдлаар ингээд шийдээ санаагаа амраах гээд ингээд үйлдэл хийх гээд одоо байх боломжтой бол харж байна л да. Гэхийн тэрний оронд таны хувьд те одоо ингээд ерөөсөө л урдах хийх ёстой зүйлээ чимээгүй л хийгээл байж их нь хамаагүй айгүй ингээд ашигтай 11 сар бол байх болно. Яарч сандарч те айж сэтгэл санаагаа одоо ингээд тэр урд үсэж байгаа те хүн болгонд үсдэг штэ энэ айц чинь. Энэ айцсаа ингээд дарыг гэж бодож ямар нэгэн үйлдэл хин нэгнтэй ярилцах, хин нэгнээс өвлгөө авах ч юм уу гэдэг зүйлсээр ингээд халахалж даарж ерөөсөө бол болохгүй. Тухайн айцсаа нэг талаараа ингээд би яг ийм үед сул дорой болд юм байна. Би ийм үед айцтай болд юм байна мөнгөний тал дээр те. Дараагийн удаад ингэж анхаарай гэдэг тэр ойлголтыг өөртөө өнгөөрөө өөрийнхөө яг хийж чадах зүйлээ хийгээд үргэлжлүүлээд тухайн энэ цаг хугацаа өнгөрөхийг хүлээх нь маш чухлаа. Яар сандар шийдвэр гаргах мөнгөний тал дээр бол ерөөсөө шаардлагагүй гэсэн юм үзэр бол гарч ирж байна. За хүн хоорондын харилцаа биш ажлын байр. Ажил төрлийн байр нөхцөл байдал дээр юу гарах нь вэ? За ажлын байран дээр бол загчдын мөнгөтэй холбоотой асуудлууд маань бас юм шийдвэргүй те айцтай ч юм уу нэг тийм
стресстэй нэг тийм төвөгтэй нөхцөл байдлууд үүсэх боломжтой гэсэндээ таны өөрийн чинь дотоод хүч буюу одоо нөгөө сурсан мэдсэн зүйлс чинь ажил дээр өөрийгөө илэрхийлж байгаа байдал чинь ажиллаараа дамжуулж өөрийнхөө ур чадрыг хүмүүст харуулж байгаа байдал чинь бол маш гялалзсан гоё саруул байхаар харагдаж байна. Энд чинь үргэлжлүүлээд өөрийн чинь сурсан мэдсэн өөртөө бүтээсэн зүйл чинь таны хизээч хоосон байхгүй, таны хизээч одоо юу гэдэг ингээд уруудаараа доошлуулахгүй. Ерөөсөө л өөрийнхөө дотоод хүчин, дотоод зүүн совинд те хийж чадах зүйлээ илүү хийж тэрнийг дотоод хүчтэй итгэж тухайн зүйлээ ингэж гаргах, өөрийгөө илүү ингээд дайчлах гэдэг нь 11 сар таны хувьд маш чухал байх болно. Нэг тэгж ажлын тал дээр бол санаагчийн зовоосон зүйл ч юм уу болвол бага байх болно. Ямар нэгэн байдлаар та өөрийнхөө те чин сэтгэлээсээ дотроосоо хүсэж байгаа зүйл, дотроосоо татагдж байгаа зүйлийг ажил дээр илүү одоо хийх ч юм уу. Хин нэгний дарамт шахалтаар ямар нэгэн зүйлийг хийх гэхээс илүү тэгэхээр өөрийнхөө хүсэл мөрөөдлөөр өөрийнхөө одоо хийх арга барилаар ингэж хийж өөрийгөө илэрхийлэх нь таны цаашдын өсөлт дэвшилт тал дээр илүү их одоо чухал нөлөөтэй гэж эндээс л харж байна. Хичээл сурлагын тал дээр ч гэсэндээ одоо хин нэгний арга барилаар одоо хин нэгнийг дуурайж одоо хичээл сурлоо ингэж хийх одоо юу гэдэг нэг тийм одоо хэл сурах юм арга гэдэг тэднийг дагаж ингэ цаг алдахын оронд өөрт чинь тохирдох хамгийн сайн аргыг ашиглаж өөрийгөө илүү өнгөж гэлзүүлэх өөртөө тэр одоо өөр ашгийг нээж илрүүлэх гэдэг зүйл нь маш чухал байх болно. Гол нь өөрийгөө сонсох гэдэг чинь маш чухал юм ажил болон хичээлийн талбар дээр чухал үе бол гарч ирнэ гэж эндээс л харагдаж байна. За үргэлжлүүлээд хүн хоорондын харилцаа болоод хайр дурлалын тал дээр ямар мессеж гарч ирж байна вэ? За хүн хоорондын харилцаа болвол маш юм одоо баялаг. За ойлголцол бол сайн байх нэ. Ер нь бол та өөрөө одоо нилээн бусад халамжтай ханддаг ч юм уу те хүнд бас ингээд айгүй юм эерэг сэтгэл төрөлдөг төрлийн хүн байгаад байна л та. Ер нь ингээд одоо олуула байх туртай ч юм уу, хамт олноороо байх туртай ч юм уу, хүмүүсийг сонсох туртай ч юм уу. Бас тэгтээ айгүй ингээд бас гэлэлзаад яг ингээд бүх зүйлийг дунд нь ороод эргүүлээд төрөлхөөс илүүтэйгээр хажуу талаас нь одоо анзаардаг тий хүмүүсийг юу болж гин тэр одоо агаарыг аягүй ингээд унших чадвар өндөртэй хүн байх боломжтой байна л да. Та яг тэр чадвараа ерөөсөө л 11 сарда одоо авч явах тий хитрхи ингээ өөрийгөө илэрхийлээ өөрийгөө одоо би гэсэн одоо бодол мэдрэмжтэй байхаас илүү тэгээд яг л нөгөө өөрийн одоо унган чанар буюу хүмүүстэй одоо илэг зөөлөн харилцах, өөрийгөө илэрхийлэх те хүмүүсийг бас сонсох, тэдгээр хүмүүсээс бас ингээд талархал, баяр жаргалын хүлээх, хуваалцах гэдэг зүйл чинь айгүй юм чухал байх нэ. Тэгээ хайр дурлалын харилцаан дээр гэр бүлтэй хүмүүсийн маань хувьд гэр бүлдээ цаг гаргах, те хүүхдүүдтэй цаг гаргах, хүүхдүүдийнхээ одоо хүсэл мөрөөдлийг сонсох, эхнэр нөхрийнхөө хүсэл мөрөөдлийг сонсох, эргээд нэг бие биенийдээ цаг зарцуулаад одоо амьдрал маань юу болж ийн яаж ийн гэдэг тал дээр бас цаг хугацаагаа одоо тодорхой хэмжээнд зарцуулах нь маш одоо юм эерэг одоо нөлөөтэй гэж эндээс л харагдаж байна. За зарим талаараа шинээр гэрэлж байгаа, сүй тавьж байгаа хүмүүс бас гарч ирж явах боломжтой байгаад байна. За мөн шинээр ямар нэгэн одоо хостой болгох ч юм уу те нэг таны одоо хувьд одоо тийм их шиг юм шиг ээж шиг юм шиг тийм эерэг зөөлөн дулаан уур амьсгалыг бүрдүүлдэг хин нэгнтэй учрах тийм хүмүүс бас байгаад байна гэж ингэж харагдаж байна. Ямар нэгэн тийм хүн хоорондын харилцаа хайр дурлалын тал дээр бол сорилттой цаг хугацаа гэхээс илүүтэйгээр илүү юм хэвийн тогтвортой бөгөөд илүү ингээд ойлголцол сайтай цаг хугацаа бол 11 сар бол байх болно. За ямар нэгэн байдлаар таны хувьд одоо ганц бие болвол ганц бие хүмүүстэй зориулаад нэг үзэл хэлгэж харъя. За ганц бие хүмүүс маань байх юм бол те өмнөх харилцаагаа одоо сэргээх үгүй юу гэдэг тал дээр эргэлзэж байгаа ч юм уу. Ямар нэгэн байдлаар одоо л ганц бие гэсэн статустай байгаа хүмүүсийн маань хувьд ямар нэгэн байдлаар хитрхи өөрийгөө хуваахч их те өөрийгөө бодоод байх за гэдэг зүйл бол одоо айгүй юм дайсан болохоор бол гарч ирж байна л та. Хэрвээ ямар нэгэн байдлаар те хостойгоо эргэж нийлэх, хостойгоо ингээд сайн дахих ч юм уу те хүсэж байгаа болвол
таны хувьд нөгөө хүн чинь ч гэсэн яг тантай адилхан ялгаагүй хүн гэдэг талаас нь хүлээж авах те би ингээд байна гэсэн тэр одоо нөгөө бодол мэдрэмж илэрхийлэх одоо хүчтэй тэр хүндэд амжуулахаас илүүтэйгээр тэр хүн ч гэсэн ямар бодол мэдрэмжтэй байгаа вэ гэдгийг ойлгохыг сонсыг хүлээж авъя гэдэг тийм мэдрэмжтэй байх юм бол та хоёрын харилцаа эргэж сэргэх боломжтой байгаад байна. За мөн одоо ганц би хүмүүсийн маань хувьд те хэрвээ шинээр хинэгэнтэй харилцаа үүсгэхийг хүсэж байгаа бол бас л нөгөө би гэсэн сэтгүү бус за нөгөө хүнийгээ ч гэсэндээ одоо сонирхох те энэ тэр хүнд илүү сонирхолтой хандах гэдэг нь болохоор тухайн хүн одоо ямар хүн бэ гэдгийг илүү мэдхийг хүсэх ч юм уу. Зөвхөн өөрийгөө илэрхийлээд байхгүйгээр нөгөө хүнийгээ бас сонсож ингэж өгснөөр шинэ харилцаанд орох боломжтой байгаад байна. Тэгээ таны эргэн тойронд бол шинэ харилцаа үүсгэх боломжтой хүн болвол гарч ирнэ. Гэхдээ тэрэнд та одоо хэрхэн өөрийгөө илэрхийлэх, тухайн хүнийг хэрхэн сонсож өгөх вэ гэдгээс хамаарат нөхцөл байдал өөрчлөгдөд явах нэ. Шинэ даалгавар буюу одоо ертөнцөөс танд ирүүлж байгаа 11 сард ийм юм хийвэл та илүү амжилттай байх болно. Таныг одоо хороо ертөнцөөс ийм мессеж ирж байна гэдэг одоо тал дээр мессеж бол авъя. За ерөөсөө 2 пэйж гарч ирсэн байна. За ямар нэгэн байдлаар эхлүүлэе гэж бодоод эхлүүлж чадахгүй байгаа зүйл байх юм бол эхлүүлэх нь маш чухал байна. За мөн нөгөө талаараа одоо аялалд гарах буюу адлын явдлыг эрэлхийлэх гэдэг зүйл айгүй чухал. Хийж байгаа зүйлээсээ ч тэр одоо сайн сайхан гоёыг нь олж харахыг хичээх те илүү одоо ингээд хайр судалгаатай байх. Яг л нөгөө хүүхэд юмд ямар ингэж сониуж ингэж ханддаг үлээ тэрэн шиг хийж байгаа зүйлээ илүү гүнзгийрүүлэх, сонирхох те сониуч байдлаа илүү ингээд давмгай те сониуч байдлаа илүү ингэж нээлттэй байлгах нь таны хувьд одоо өөртөө шинэ боломжуудыг те шинэ найз нөхдийг ч юм уу шинэ хүмүүсийг ингэж үүсгэхэд чинь одоо чухал тусдын болох болно гэж ингэж харагдаж байна. Өөрт байгаа тэр энерги өөрийн дотор үүсэж байгаа одоо тэр юмыг хийж бүтээх сэтгэлээ илүү ингээ ажил хэрэг болгох нь сониуч одоо байдлаа илүү бас хөгжүүлэх нь маш юм чухал 11 сар бол байна гэж эндээс хэлж өгч байна. За тэгээд мөн өөрийнхөө дотор байгаа одоо тэр inner child буюу одоо ингийн сан тхийн сан гэсэн хүсэл мөрөөдөл бодол мэдрэмж байдаг бол тухайн зүйлийгээ хийж үзэх. Тийм юм авахын сан гэдэг зүйл байх юм бол тухайн зүйлийг өөрийнхөө тэр дотоод хүүхэд буюу тэр дотоод хүндээ авч өгөх тийм одоо жишээ нь эмэгтэй хүмүүс ялангуяа дайет хийгээд ч юм уу тийм нэг идэх юм хорьсон ч юм уу байдаг шүү дээ тийм жишээ нь тийм бол өөртөө тэр хүсэж байгаа нэг юм ингээ хаяа чит болгоод аваад өгчгэд маш их өөрийн чинь тэр дотоод хүүхэд баярлжтэй ингэж аз жаргалыг мэдрэх болно гэсэн юм мессеж бол гарч ирж ин жишээ шүү те сайн бол. За тэгээ 11 сарын маань болгоомжлох зүйл юу байх вэ гэдгийг болгоомжлох зүйлийг харцгаая. За ажлын байран дээр за энэ ч гэсэн бас гарч ирсэн байж байгаа тийм. Ямар нэгэн байдлаар гурвалжин харилцаанд орохгүй байх. Хин нэгэнд те ажлын байрны нэг одоо юм нэг им хөнгөн хуумгай хин нэгэнд одоо хин нэгэнтэй харилцаа ямар нэгэн байдлаар үүсгэхгүй байх ч юм уу те. Уруу таталт хин нэгний ажлын байран дээр хин нэгний уруу таталтаас болгоомжлоорой гэсэн мессеж бол гарч ирсэн байна. За мөн ямар нэгэн байдлаар те энэ уруу таталт маань ч юм уу яваад эргээд ямар нэгэн таныг юм сорилттой нөхцөл байдал те хэрүүл тэмцэл ч юм уу сүргэлдөөнд зөрчилдөөнд ч юм уу те аваачих боломжтой учраас ажлын байран дээр ямар нэгэн байдлаар тийм ёс бус ажлаас өөр зүйлийн юм харилцаанд үүсгээс болгоомжлоорой гэсэн мессеж бол гарч ирсэн байна. За мөн одоо нийт мессеж буюу одоо энэ хөзрөө бол дэлгэж харъя. За rewards буюу шагнал гэсэн мессеж гарч иржээ. За таны хувьд болохоор өөрийнхөө хийж бүтээж байгаа те өөрийнхөө одоо ур чадварыг одоо илэрхийлж ур чадраа ашиглаж хийж байгаа зүйлийнхээ шагналыг бол 11 сартаа хүртэх болно. Ямар нэгэн бонус байдлаар ч юм уу шагнал байдлаар талаар ч юм уу те ямар нэгэн танд ийм шагнал урамшуулал бол ирэхээр харагдаж байна. Өөртөө үнэнч байсныхаа төлөө те өөрийгөө илүү сайн дайчилж чадсны төлөө таавал шагнал авах болно. Энэ нь ерөөсөө цаашлаад таны алсын хараа
одоо юмыг харах үнцэг, өөрийгөө илүү хөгжүүлэх талыг чинь бол дэлгэж өгсөн юм сайхан rewards байх болно гэж ингэж харагдаж байна. Зарим талаараа магадгүй зүгээр шууд хэлэхэд бол та аяллаа одоо тикет хожих ч юм уу те аяллаа ямар нэгэн одоо шагнал аялалд явах одоо ирэхээр шагнуулах ч юм уу нэг тиймэрхүү зүйлс бас хожих хүмүүс бол байх боломжтой. За нөгөө талаараа 11 сард магадгүй гадагшаа сурахаар одоо явах гэж байгаа те ирээдүгээ илүү одоо ирээдүйн өөрийгөө илүү одоо томсгож одоо өөрийнхөө боломж болцоог дэлгэрүүлэх гэж байгаа хүмүүсийн маань хувь зам мөр нь бол нэгдэхүүц ийм сар бол ирж байна гэж харж байна. Одоо урт хугацааны те таны хичээл зүтгэлийн чинь хариу одоо шагнал танд бол ирэх нэ гэдэндээс харж байна. За тэгээ хамгийн сүүлд болохоор 11 сар таны азтай өнгө ямар өнгө байх вэ гэдгийг харцгаая. За ийм гоё совдон гарч ирсэн байна. За совдон эмэг бүгжтэй хүмүүс маань совдон эмэг бүгжөө хэрэглээрээ. За ийм гоё совдон цагаан өнгийн хувцас нь бол өөрөө таны хэрэглээрээ. За мөн 29 тоо бас таны хувьд азтай тоо ч нь бол байх боломжтой. За өөрийнхөө те сүнслэг бие сүнстэйгээ илүү холбогдсон юм сар бол болгоорой гэсэн юм мессеж бол гарч иржээ. Таны хувьд энэ совдон идэл, совдон өнгийн зүйлс хэрэглэснээр те өөрийнхөө одоо дотоод ертөнцид байгаа тэр одоо сүнслэг чанарынхаа илүү ингээд нээж дэлгэрүүлэх боломжийг бол авчирж өгөх нэ. За тэгээ хамгийн сүүлд таны хувьд 11 сард азтай байх байршил газар орон юу байх нэ гэдгийг хараад тэгээ мэргээ дуусгая. За энэ хоёр хүзрийг авлаа. За нэг нь гудамж гэсэн хүзэр байна. За одоо нөө гудамжинд төвжирч явж байгаагаараа ажлаа амжуулах ч юм уу те эсвэл ямар нэгэн байдлаар гудамжтай холбоотой үйл явдал таны хувьд те 11 сар танд юм азтай байдал эсвэл шинэ учрлыг ч юм авчрах боломжтой болох харагдаж байна. За мөн night club гэсэн хүзэр гарч иржээ. 11 сард магадгүй нөгөө шинэ жил мөлөө тэмдэглэх ч юм уу эсвэл за зүгээр night club орох те хүмүүсийн маань хувьд шинэ учрал азтай одоо байдал чинь одоо өөрийгөө ингэж өөрийнхөө одоо тэр дотор хуримтлагдсан байсан стрессийг night club очиж гаргаж одоо бүжгэснээр те илүү одоо азтай байдал чинь нэмэгдэх буюу сэтгэл санаа чинь тайвшрах ч юм уу те гэдэг зүйлс бол нэмэгдэх хандлагатай бол харагдаж байна. За мөн тэг гудамж талбай мөн машинтай холбоотой ямар нэгэн зүйлс таны хувьд юм азтай байдлыг чинь илүү нэмэгдүүлэх нэ. Тэг одоо замын хажуудлаар гудамжаар алхах ч юм уу те гэдэг зүйл бол азтай байдлыг илүү нэмэгдүүлж өгөх нэ гэсэн мессеж бол гарч ирж байна. За ингээд энэ хүрээд мэрэг маань дуусж гин. Тэгээд мэрэг маань хэрвээ таалагдсан бол лайк дарж subscribe дараарай. Тэгээд дараагийнхаа мэрэгээр эргэж уулзлаа. Түр баяртай. За ингээд энэ хүртэл бичлэгийг маань үзсэн хүмүүстэй зориулаад за хамгийн одоо сүлд нэгдсэн байдлаар fairy tarot card-аас мессеж авъя гэж бодож байна. За та бүхний маань 11 сард ямар мессеж өгөх нь вэ? За ингээ Queen of Pentacles хүзэр маань гарсан байна. За энэ хүзрээс маань харахад ер нь бол таны хувьд тэ 11 сарда маш юм ганган мөгөөд за их дулаахан юм шиг тийм мэдрэмж төрүүлэхүйц зүйл бол өмссөн байна л да. Тэгэхээр дулаахан бөгөөд ганган тийм одоо хувцс хэрэглэх нь таны хувьд таныг илүү азоттой тийм илүү юм гэлэлцсэн эргэн тойрны хүмүүсээ татсан юм гайхамшигтай сар бол байлгах боломжтой байх болно. За мөн та магадгүй сонгодог урлагийн ямар нэгэн зүйл концерт тоглолт үзэх ч юм уу гэдэг зүйл хийх нь таны хувьд тэ азоттой байдлыг чинь нэмэгдүүлэх од хиймрийг чинь сэргээх тийм одоо зүйлсүүд байх нэ. За мөн ажил карьер мөнгө санхүүгийн тал дээр за илүү өөрийнхөө суур хэрэгцээ суур одоо зүйл дээр илүү хөрөнгө оруулах за өөрийнхөө одоо тэр таныг тэ үзэгсэлэнтэй аз жаргалтай болгодог зүйлс дээр илүү мөнгө төгрөг зарцуулах ч юм уу те гэдэг зүйлс бол 11 сар таны хувьд маш юм чухал
сар бол байх нэ. Өөртөө өгөөмөр хандах, өөртөө одоо хайртай байх те, өөрийнхөө хүсэл мөрөөдөлд хүндэтгэлтэй хандах, хүсэжсэн зүйлстэй өөрөө авах, за фэшн, өөрийгөө гангалах те гэдэг зүйлс дээр илүү их ингэж поинтлж өгөх нь их чухал гэж эндээс харагдаж байна. За таныг одоо 11 сард бол илүү өөрийгөө үзэсгэлэнтэйгээр илэрхийлэх, илүү одоо өөрийнхөө хүсэл мөрөөдлийг одоо дэлгэрүүлэхтэй хүсэл мөрөөдөлтөө хүрэх тэр зам мөрийг чинь нээсэн юм үйл хэргийг чинь бүтээсэн юм гамшигтай сар бол ирэхээр бол харагдаж байна. Тэгээд таны хувьд хүсэл мөрөөдлийг чинь биелүүлэхэд туслах хин нэгэн гарч ирэх боломжтой байна. Инхийн тулд та бусдад сайхан сэтгэл төрүүлэхэд, сайхан хувцлах, сайхан харагдах нь айгүй чухлаа гэж эндээс л харагдаж байна. За ингээд нийт мессежийг мань хүлээж авсан та бүхэндээ баярлалаа. 11 сар нь аз одоор дүүрэн байх болтугай. Тэгээд төлөвлөсөн одоо зүйлсээ бүгднийг амжуулж чадсан юм гайхамшигтай сар байх болтугай гэж өрөөгөөд энэ удаагийнхаа мэргийг нь хүргээд дуусгая. Тэгээд хэрвээ танд манай сувг таалагддаг бол subscribe дарж бид нарыг дэмжээрэй. Ингээд дараагийнхаа бичлэгээр эргэж уулзтлаа. Түр баяртай.